өвөө дээрээ би өссөн л да. Тэ би өвөөдөө бүр өрчлүүлсэн болохоор мэдээж өвөө маань л дандаа л тийм агуу их том хүн санагддаг байсан байхгүй юу. Нас жилүүд өнгөрөөд бол ойлгож байгаа энэ хүн л намайг бүрдүүлсэн юм байна. Энэ хүний дэргэж тойрж исэн хүмүүс нь бас намайг бүрдүүлсэн юм байна тийм ээ. Би үл буураа ээж тийм ээ өвөө дээр өссөн. Мэдээж миний дэргэд байсан миний ээж ч юм уу дэргэд байгаагүй миний аав ч гэсэн нөлөөлсөн баг. Тухайн үед хүүхэд байхдаа энийг ойлгохгүй ч гэсэн би зүгээр мэдэрч ийсэн баг. Ижи өвөөгийн нөлөө биендээ нөлөө гэдэг чи агуу том нөлөө те. Тэгээд өвөө маань бол бүх талаараа багш гэдэг. Тэг хүн оюун ухааныг бүрдүүлж чадна гэдэг бол бусад зүйлүүд бүгд л бүрдэж явдаг л учиртай. Булган зураач ор сургуульд суралцаж, дүрслэх хурлын сургуулийг оюун чимэг багшийн ангид төгсөж, рэпний нэрэмжит дүрслэх хурлын академид Смирнов хэмээх багшийн шав болон суралцжээ. Түүний өвөө ардын зураач төрийн шагналд Үржингийн ядам сүрэн анхны багш нь байлаа. Тэр төвлөрсөн хүн, тэр зураг зурж байгаа хүнд бид нар ямар их өмүүлж, ямар их саад болж садаа болж исэн бодно. Одоо өнөөдрийн бид нар хүртэл төвчгүй байхад тийм ээ хизээч цаашаа вэ гэж хөөдгөө, хизээч цаашаа ор гэж тийм бид нарыг дүздгүү, харин толгойг минь илээл тийм ээ нэг үнэрлээл за минь хөөе өвөө юм хийж яана тий намайг ойлгоорой л гэдэг тэр зам. Тэгээ тэрэн дээр уур байхгүй уцаар нь одоо хаана байдгийг гэж байгаа. Ингээл гарын ч хөдлөж ийсэн тэр одоо нарийн цам альбом янз янзын цомог зурж яхад нь одоо жижигхэн даруухан тэр ширийн доогуур нь мүлхээл бид нар хүл гарын бариал эсвэл яг сайхан зургийн зурж хат би үр дээр нэг суудаг байсан. Яг ингээ наалтчих. Тэгээд би одоо 11 12 та байхад чинь очиод үр дээр нь суун. Тэгээд заавал тэр хүн биерээ тавьчаад тийм ээ ингээд төвлөрөөд явсан. Би бол хувьдаа тэгж чадахгүй хүүхдүүд тэгж хөвөлвөл тэ. Тэгээд тэр нэг сайхан уужим зан гэдэг бол одоо бол их ховтцсон зүйл л дээ. Зураг зурхад судалгаа хэрэгтэй. Ялангуяа хүний портрет зурх юм бол тэр хүний байдал инээж уулздаг ямар инстай хүнтэй уулзж байдаг үнийг их сайн судлах хэрэгтэй. Би өвөөгийнхөө зургуудыг харах дуртай. Магадгүй өнөөдөр өвөө минь байсан бол би урлагийн талаар, уран зургийн талаар, бүр маш олон зүйлийн талаар асууж ярилцмаар санагддаг. Өвөөгийнхөө ачаар би өнөөдөр уран бүтээлж, зураач хүний амьдралд хөл тавьсан. Энэ хувь тавиланд хөдөлсөн өвөөдөө би өдөр бүхэн талархдаг. Хоёр настай зургаач би одоо хатгалдаг тийм ээ. Тэгээ их хүн зурдаг байсан. Би багтаа бол одоо бүр жоохноос л хүн зураад эмхтэй хүн ягаад чи эмхтэй хүүхэд ч юм уу зурдаг байсан. Би Микеланжелогийн агуу номыг тэгээ Ирвинг Стоуны зохиолыг уншаад л тэгээ би агуу зураач болно гэж өөрийгөө ч юм би өөр болно ч гэдэг юм уу. Би өөрөөр төрцсөн те би арай өөр үстэй, би өөр нүдтэй, өөр хөмсгтэй чинь би тэгтээ миний сэтгэхүй бусдаасаа өөр байх ёстой гэдэг юмыг би их багасаа ойлгосон байхгүй. Одоо нэгээс нэг цагаан хэрэг гэж ярьдаг шүү дээ Оросд бол тийм ээ. Би бусдаасаа цагаан хэрэг шиг явмаар байна гэж дотроо их тийм дүгнэлт хийсэн. Тэр хэцүү байсан л та. Ягаад бол тухайн үед ч гэсэн нийгэм өөрс одоо ч гэсэн өөр тийм ээ. Бусдаасаа өөрөө сэтгэхлээр чинь хүмүүс ойлгодгүй ч юм уу, найзгууд ч юм уу. Гэхдээ надад нэг тийм зовлон байгаагүй. Манай гэрээ орчин тэр зовлон байгаагүй. Би өөр юм сэтэж, би өөр юм бодож явснараа бол би одоо хизээч хилмигдэж үзээгүй тийм ээ. Яг би өөр л байгаа байхгүй. Би өөр юм. Тэгээ үзэл бодол тогтоох гэдэг чинь их бага наснаасаа тогтоож эхлэв шүү дээ. Тэгээд тэр бага наснд би зураач болохоосоо өмнө энийг бол бүрдүүлж эхэлсэн. Би бол бас дуулдаг, төгөлдөр жоохон тоглож дарждаг. Тэг би бол ягаад чи хөгжим бүжигтэл өх сонирхол байсан. Гэтэл энийг бол өвөө дэмжсэн шүү дээ. Тэгээд өөрийнхөө мэд хатуу замшгүй л гэж хэлж байсан. Урт шар ус цогтой гэрэлтсэн нүд. Эргчөлөөд дүр төрхийн цаана удмын зураач, уран бүтээлч гэх нэр алдар түүнтэй хизээд хамт байсан. Бүр төрхийн хамт байсан гэж хэлж болно. Европ төрхтэй, Монгол нэртэй охин. Би өөрхийн нэрэндээ их дургүйсэн байхгүй хүүхэд байхдаа. Ээжээсээ нуудаг гомдоочгүй гэд. Өвөөгөөсөө нуудаг яг гэж надад булган гэж нэр өгсөн юм бэ. Ягаад чи миний дүрэнд тарахгүй ч юм шиг бодогддаг байсан. Тэгээ би одоо айгүй дуртай нэрэндээ.
Ягаад бол би тэр ган бул гэдэг чулуу те би хатуу тэгээ өөртөө их хатуу хандаж чадаад явал би урлагт бол би энэ нэрээрээ гарсан гэж би боддөг шүү дээ. Байгалийн үзэгдэл юмс гайхамшигын дээд. Түүнээс сурсан мастрыг дурайснаас байглаас суралцсан нь дээр. Леонардо да Винчи. Леонардо да Винчи зураач хүнд бол багш бол байгалал гэж ярьдаг байсан. Тийм трактат өөрийнх нь шастар дээр нь ч байдаг. Тэгээд тэр надад баг багт их нөлөөсөн. Яагаад нөлөөсөн гэвэл би өөрөө их романтик охин байсан гэж боддог. Одоо ч гэсэн энэ романтик миний гүнд байдаг. Хадвал би одоо юу хиймтэй тэр онгон байгаль гэсэн зэрлэг тийм ээ тийм юмд их дуртай гэх. Цэвэр байгальтай харьцчил байвал дотор онгойдог ч юм уу те эсвэл тэгж өөрийгөө мэдэрж байгаа ч юм. Гэтэ би тэгхгүй байж чаддаггүй. Тэгээ одоо ч гэсэн би уул хадаар явахдаа ганцаараа явдаг. Би хүн дагуулах их дурггүй те энэ багын юм үлдсэн. Тийм болоод магадгүй энэ инжам гэсэн ойлголт тэндээс гарсан баг. Байгаль зурдаггүй би. Гэтэ би романтикдж би их далай тэгэд хөлөг онгоц зурдаг байсан юм байна. Би дүрслэх орхоос өмнө бол битүү хөлөг онгоцтой зургууд авцраад хөрх юм манай багш нар тэнд харчаад намайг шоолж исэн л та. Яасан ч романтик охин бэ чи далай үдсэн юм уу гэж ингэж басчаад. Би далай би төсөөлдөг байсан. Тэр их усыг тийм ээ тэр их одоо мэдгүй усан онгоц би их улаан усан онгоц те шар усан онгоц янз янз. Тэгэл би одоо би л одоо ахмад нь болчоод тэр хөлгөөр явж байгаа ч юм уу тэр төсөөлөл байсан байхгүй. Хүн их муухай бодит болчдгийм бэ. Одоо нас явах тусам нас нэмэх тусам гэхдээ ер нь зураач хүн чинь бас жоохон гүндээ хүүхдэрээ байж явах гоё байдаг. Булган зураачийн бүтээлээс шүүдэр мэт ямар нэгэн эмзэглэл, гуниг харуулсал, бас хүний сэтгэлээс ертөнцийг гээгүүлэх хайр үзэгдэнэ. Хаа нэгтээ санаа алдах шиг тэр нь нааш чиглэн хизээ мөдгүй үзэгч өөрөө томоос том санаа алдахуйч болчих юм шиг бодогдуулна. Гүн ухаанаас өөрөөр яаж тайлбарлах вэ? Түүний наан уу, цаан уу? Урд өмнө ч гэсэн одоо ч гэсэн найз нөхөд ч гэсэн за гэрийнхнээс юу н бусд нь бол дандаа энэ дээр бол тэ энэ сэдвээ өөрчилж гэдэг юм уу эсвэл ямар нэгэн нөлөө үзүүлж гэнэ үү энэ төр гэж их имзэглэж эсвэл асууж эсвэл энэ дээр их сонирхдаг л доо юу нь яагаад чи одоо ийм сэдвээ сурж чад юм болчихгүй юу ч гэдэг юм уу тэ ийм сэдвээ сурж чад чамд одоо юу хөшөрчихгүй юу ч гэдэг юм уу эсвэл ингэж явж байгаа. Тэгэхээр би зүгээр өөрийгөө би ийм сэдвээ зурхгүй байж чадахгүй л. Яагаад бол би одоо шүү бүр амар сэдвээр орно. Би бол өөрөө мэдэрч байгаа хгүй. Би одоо яг болж байна. Бүр миний зургийг үзээд орилоод урах гад дайрж исэн хүнч байдаг. Надад баярлаа гэд уйлж исэн эмэгтэйч байдаг, тийм ээ. Надад захиа зориулаад, шүлэг зориулаад одоо бол хадгалдаг юм байдаг, тийм ээ. Тэгэхээр хүн болгоны реакц өөр. Тэр хүн ямар ертөнцтэй вэ тэргүүрээ л хүлээж авч байгаа. Харин ч гэсэн хүүхдээ авахгүйх гад явж исэн, эмнэлэг рүү явж исэн хүн миний зургийг үзчихэд хүүхдээ, тийм ээ. Өстой би одоо өсгөн хүүхдээгээд гаргачаад явж байгаа хүнч байдаг тий. Тэгэхээр магадгүй тухайн үед миний зураг тааралдаагүй л тэр хүн ямар ч хандах байсан би өөртөө тийм. Тэр хэрэгүүдийг би мэдэж илтгэхгүй ч гэсэн тэр тухайн үедээ ярьдггүй ч гэсэн миний нууц байж идэг тийм ээ. Тухайн үедээ би психологч болж чадах ёстой. Өнөөдөр урлагийн хүн бол ялангуяа зураач хүн бол энэ бол цэвэр ертөнц байгаа хгүй. Тэр хүн хариуцлага өөрч байгаа. Зөвхөн нэг стил, нэг хэлбэрээ хуулаад явж идэг хүмүүс үл байдаг зураач нар тийм ээ. Нэг их өөрчлөхгүй ингээд явж идэг тийм ээ. Тэгээ би тэрнээс үл яг их зайлс хийдэг л дээ. Яг бол ингээд нэг талаараа би танигдаад байгаа булган нэг юма зураад байна гэж хүмүүс хэлж магад үгүй. Анаар бүх энэ 9 үцгслэнгийн бүгд одоо юу гэх юм те дотор нь юм өөрчлөгдсөн стилээч өөрчилдөг би дотор байгаа техникаач өөрчилдөг зурж байгаа санаагаа бол би өөрчилдөг. Тийм болоод жишээлбэл одоо падма хэмэх уман ертөнц гэж би хийж исэн бол тэлвэл одоо ёстой миний залуу насны тачаал эротик тэр одоо байгаль хүн яагаад ир юм хоёр ингэж муухай одоо юу гэдгийг хоорондоо ингэж гоё хайрыг үүсгээд дараа нь өөрөө өөртөө үзий яддгийн эсвэл нурдгийн энэ ертөнцийн гэр бүлийн бай тэр энтрээ би тэр уман эсвэл тэр их хүн гэдэг те ингээд янз янзын сэдвэр байсан шүү дээ. Чонон хүүхдүүд болохоор яг энэ зах зээлийн хүүхдүүдтэй би өөрөө тулж үзээд тийм ээ зах зээлийн өнчин өрөөсөн болсон хулгайж босгоо тэр болоогүй бүтэх юм тэр надад сэдв төрүүлээд ёо бэлтрэг гэдэг чи ясаа хөөх юм те чонон бод тэр хүүхд бэлтгэр хөөхөн штэ тэр хүүхдүүд чи тэр санаа тэр чи эерэг байхгүй юу одоо муухай биш одоо надад тэр сонирн биш тийм ээ яг бол би шууд тастаа хийж байгаа биш
юу руу оруулах уу, юу руу үрж тэнгүүтээ цөвөн цаг төрж байгаа юм тий. Цөвөн цаг гэдэг нь бол би түрүү ярьж байсан шүү дээ. Өвөө маань хэлдэг бас миний хүү их цөвөн цагт амьдрах нь дээ. Тухайн үед би юу ч ойлгоогүй. Би дөнгөж 18 таа байхдаа юм цөвөн цаг. Социализмын хүүхд яаж ойлгох юм цөвөн цагийг тийм ээ. Гэтэл яг энэ хэдэн жилийн өмнө энэ бүр санаанаас гарахгүй. Гэхдээ нэрээ би ямар цөвөн цагт байна тий. Тэгвэл би энийг чи амтлаатахыг би мэдрээтгэхий зураатахыг ямар нэг хэлбэр чадсан чадаагүй би гаргаатахыг л энэ сэдвүүрүүд орцсон тий. Яг би ер нь бол бүтээлээ сүлжиж хийдэг. Сүлжиж гэдэг нь бол гинжилж хийдэг гэж одоо тоолоо. Гинжилнэ гэдэг нь юу юм гэхлээрээ за энэ кино шиг л кульминац зангилаа гэж байдаг, эхлэл гэж байдаг. Ер нь хүн гэдэг амьтны үйл юм өөрөө их тийм одоо юу гэдэг юм зовлонтой байдаг гэж боддог тийм ээ. Тэр зовлон биш болгоч болно. Би яг тухайн үед энэ зураг юу гэжсэн гэж чинь надад бол их ядаргаатай нийгэм санагдаад байсан зүйл байгаа байхгүй яг бол миний тогтсон энэ үзэл миний энэ багад авч ирсэн тэр гоё Монгол уламжил жинхэнэ Монгол хүн гэдэг ч юм уу жинхэнэ Монгол эхнэрч гэдэг юм жинхэнэ Монгол ээж хүүхэд одоо юу ч байсан байгаа хүмүүжилж гэдэг юм тэр маань ингээд миний энэ юу гэх юм энэ 13 оны завсраар урсаа явж байгаа юм шиг тэр мэдрэмж төрсөн байхгүй бүх ярьж байгаа юм худлаа санагдаад бүх хийж байгаа өнөөдөр энэ бол урлагийн хүнд байдаг л мэдрэмж тийм ээ би зогсооч чадахгүй гэхдээ би юу гэх юм бэ миний биерийн тусгалаар бол энэ гарч ичэл байгаа би яагаад бол харамсаж харуулсаж тий би зурлтж л байгаа байхгүй энэ тий миний багш активд хэлж байсан хизээш уламжил бол үлдэхгүй гэж тэгэхэд би маш их бухимдж байсан байхгүй хүүхэд байгаад залуу байгаад яагаад уламжил энэ уламжил гэдэг чинь ертөнцийг тогтоож идэг зүйл гэж би бодож байсан. Одоо ингээ хараад тахтал энэ л би зүгээр өөрийнхөө энэ урлагийн сэтгэлгээ надад байдаг. Тэр дотроо л би энийгээ бухимдаж гаргахаас өөр арга байхгүй. Одоо би үл ямар энийг дийлэх биш тийм ээ. Урвагч сэтгэлчи зүрхийг минь тастан идэнэ. Дундаршгүй шуналчи ясыг минь мөрөн долоон. Цайвар дэвсгэрчи бал мэд цусыг минь уусгана. Харгас зураасны цаана санаа гэж үгүй. 3 өнгөрөө би орч чадахгүй гэж боддог зүйл байдаг. Шар руу орч чадахгүй, хөх рүү орч чадахгүй, бүр одоо цэвэр тий одоо яг юм кобальт хөх рүү орч чадахгүй. Тэгээд миний орч чадахгүй хүн бол ногоон. Зүгээр навч ногоон гэл навч ногооноор дүрсэлдэг. Мод ногоон гэл модыг ногооноор дүрсэлдэг. Байгаль өөрөө тийм ядуу биш шүү дээ. Би энэ модыг, энэ хүүхдийг, би энэ ертөнцийг, би энэ нарыг, би энэ өнгөөр мэдэрч байна. Яг бол тэр өнгө нь тэрийг илэрхийлж яана л гэсэн одоо илэрхийлэл байгаа байхгүй. Зөвхөн би яг мэдрэмжээр явах юм бол надад байгаль бол ногоон биш. Тийм болоод харин ч миний байгалийн өнгөнүүд миний зурганд байдаг гэж би боддог. Хүмүүс зүгээр тэр байгалыг харддаггүй байхгүй.